Эмийн гаж нөлөө гэж юу вэ? Эмийн гаж нөлөө гэдэг нь эмчилгээ, онцлогоо, урьдчилан сэргийлэх зорилгоор эмийг ердийн тунгаар хэрэглэхэд хүсээгүй буюу хортой үр дүн гарахыг хэлдэг. За эдгээрт бол дотор муухарах, гүйлгэх, бөөлжих, толгой өвдөх, чихүүц хүрэх, дотор муухарах, гүйлгэх, хөвлийн орчмоор базлах, уруул хавдах, за арьсаар юм туурах, мөн зүрхний цохилт, ошрох зэргүүд бол орно. За эмийн гаж нөлөө илэрч болзошгүй эрсдэл бүлэг гэж байдаг. Үүнд бол 60-аас дээш насныхан бага насны хүүхдүүд олон юм хэрэглэж байгаа хүмүүс, хавсарсан өвчтэй хүн, мөн шин юм хэрэглэж байгаа хүн хамаардаг. За олон юм гэдэг маань хамгийн багадаа 3 ба түүнээс дээш юм болоод явчихна. За хавсарсан өвчтэй хүмүүс гэхээр олон төрлийн юм хэрэглэх зайлшгүй шаардлага гараад байгаа. Шин юм гэдэг маань өмнө нь огт хэрэглэж байгаагүй шин юм тодорхой хугацаанд хэрэглэсний дараа эмийн гаж нөлөө илэрч байвал эрсдэлт бүлэгтэй бол орчдог. Эмийн гаж нөлөөнөөс бол хэрхэн өртсөн сэргийлэх вэ гэвэл эмчийн зааваргүй дур мэдэн эм хэрэглэхгүй байх, эмийг эмчийн зааврын дагуу жорон дээр заасан заавраар зөв тодорхой хугацаанд хэрэглэх, олон эмийг нэг дур хэрэглэхгүй байх хэрэгтэй. За эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмч болон эмзүүчид та зайлшгүй мэдэгдэх ёстой.